Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Та нар үйл хэрэгээ анхаарах учиртай. Амьдрал дэх үйлдэл болон үйл хэрэгээс чинь харахад та нарыг бүгдийг нь өдөр бүр хэсэг үгээр хангаж дүүргэх хэрэгтэй байдаг. Учир нь та нар хэтэрхий дутуу долимог агаад та нарын мэдлэг болон ойлгох чадвар хэтэрхий хомс билээ. Өдөр тутмын амьдралдаа та нар үнэнгүй эсвэл эрүүл ухаангүй орчин нөхцөлд амьдардаг. Та нарт оршин тогтнох хөрөнгө дутагддаг ба намайг эсвэл үннийг мэдэх суурь байдаггүй. Та нарын итгэл ердөө л тодорхойгүй итгэл үнэмшил дээр эсвэл бүхэлдэн хоосон сургаалд үндэссэн шашны зан үйл болон мэдлэг дээр суурилсан байдаг. Өдөр бүр би та нарын хөдөлгөөнийг ажиглаж, та нарын санаа зориг болон муу ёрын үр жимсийг шинжилж байдаг. Байрнаас нь хизээч хөдөлгөөгүй миний тахилын ширээн дээр өөрийн зүрх сэтгэл болон сүнсийг үнэхээр тавьсан хүнийг би хизээч олоогүй. Иймд би өөрийн илэрхийлэхийг хүсэж байгаа бүх үгийг ийм хүн төрлөختөнд хий дими зутгахыг хүсэхгүй байна. Зүрх сэтгэлдээ би өөрийн дуусгаагүй ажлыг дуусгаж, өөрийнхөө хараахан авраагүй байгаа хүн төрлөختийг аврахаар төлөвлөж байгаа. Гэсэн хэдий ч намайг дагаж байгаа бүхэн миний үгний хүмүүст хайрлаж буй аврал болон үннийг хүлээн аваасай гэж би хүсдэг. Нэг л өдөр нүдэ хэнэх үедээ чи түнэр харанхуй тэнгэрийг бүрхсэн ордуу зогсолтгүй сонсогддог баргар хүйтэн ертөнцийг бус англин үнэр агаарыг дүүргсэн амийн усны булаг урссан ертөнцийг харна гэж би найдаж байна. Өдөр бүр хүн болгоны үйл хэрэг болон бодлыг тэр анхааран авч үздэг. Үүний зэрэгцээ тэд өөрийн маргаашийнхаа төлөө бэлтгэж байдаг. Энэ бол бүх амьд хүмүүсийн алхах ёстой, бүх хүнд зориулж миний урьдчилан тогтоосон зам юм. Хэн ч үүнээс зүгтж чадахгүй, бас хэн ч үүнээс ангид байхгүй. Би тоо томшгүй олон үг хэлсэн. Цаашлаад маш олон тооны ажил хийсэн. Хүн болгон өөрийнхөө уг чанар ба үүний хөгжлийн дагуу хийх зүйлээ аяндаа хийж байгааг би өдөр бүр хардаг. Олон хүн өөрийн мэдлэгүүгээр аль хэдийн зөв замд орсон бөгөөд энэ зөв зам бол би төрөл бүрийн хүнийг илчлэхийн тулд тогтоосон юм. Би төрөл бүрийн хүнийг өөр орчинд аль хэдийн байрлуулсан ба өөрсдийнхөө байранд тэд төрөлхийн шинж чанаруудаа илэрхийлсээр байгаа. Тэднийг хүлж баглах хинч байхгүй ба тэднийг уруу татах хинч байхгүй. Тэд бүхэлдэн чөлөөтэй бөгөөд тэдний илэрхийлдэг зүйл аяндаа гарч ирдэг. Тэдний хяналтандаа байлгадаг цорын ганц зүйл байдаг ба тэр нь миний үгс юм. Тиймээс зарим хүмүүс зөвхөн үхлээр төгсөхгүй тулд миний үгсийг дуртай дургүй уншдаг боловч миний үгсийг хизээж хэрэгжүүлдэггүй. Нөгөө талаар өөрсдийг нь хангаж залж чиглүүлэх миний үггүйгээр өдрийг өнгөрөөх нь зарим хүмүүсийн хувьд хэцүү байдаг. Иймээс аяндаа тэд миний үгсийг цаг үргэлжид гартаа байлдаг. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр тэд хүний амьдралын нууц, хүн төрлөختний хүрэх газар болон
хүн байхын үн цэнийг олж илрүүлдэг. Хүн төрлөختөн миний өгний өмнө үүнээс хэтрэхгүй ба би хэрэг явдлыг зүгээр л жам ёс орно явуулдаг. Өөрсдийн оршин тогтнолын үндэс болгон миний үгээр амьдрахад нь хүнийг албадсан ямар ч зүйл би хийдэггүй. Иймд оршин тогтнол нь хэзээч мэс чанартай эсвэл үн цэнтэй байгаагүй хүмүүс аливаа зүйл хэрхэн явагдахыг чимээгүй ажиглаж байгаад дараа нь миний үгсийг зоригтойгоор хайж өөрсдийнхэн хүснээр хийдэг. Тэд үнэн болон надаас ирдэг бүх юмнаас залхаж эхэлдэг. Түүнчлэн тэд миний гэрт байхаас залхдаг. Энэ хүмүүс хэдийгээр үйлчлэл хийж байсан ч гэсэн хүрх газрынхаа төлөө мөн шийтгэлээс зугтахын тулд миний гэрт төр байрладаг. Гэвч тэдний цаад санаа хэзээч өөрчлөгддөггүй. Үйлдэлүүд нь ч гэсэн мөн адил. Энэ нь ерөөлийн төлөөх тэдний хүслийг хаанчлалд нэг л ороод тэндээ үрд үлдэх болон мөнхийн диваажинд орох хүслийг нь хүртэл бадраадаг. Тэд миний өдрийг хурдан ирээсэ гэж хүсэх тусмаа үнэн тэдний замдах саад тээг болж байгааг илүү их мэдэрдэг. Тэд үннийг эрэлхийлэх юм уу шүүлт гэсгээлтийг хүлээн авалгүйгээр хамгийн гол нь миний гэрт бэлдүүчлэн байрлаж миний тушааснаар хийх шаардлагагүйгээр Тэнгэрийн хаанчлалын ерөөлийг үрд эдэлхийн тулд хаанчлалд хөл тавихаа тэсэн ядан хүлээж байдаг. Энэ хүмүүс үннийг ирж хайдаг зүрх сэтгэлэн хангаж эсвэл миний удирдлагатай хамт ажиллах гэж миний гэрт ордоггүй. Тэд зүгээр л дараагийн эрен үед устгахдахгүй байх хүмүүсийн нэг байхыг зорддог. Иймээс тэдний зүрх сэтгэл үнэн гэж юу болох? Үннийг яаж хүлээн зөвшөөрөхийг хизээж мэддэггүй. Энэ бол эдгэр хүмүүс үннийг хизээж хэрэгжүүлдэггүй. Өөрсдөө асар гүн ялзарсан гэдгээ мэдэлгүйгээр миний гэрт эцсийн хүртэл зарцуулан байрлсны шалтгаан юм. Тэд миний өдөр ирэхийг төвчээртэйгээр хүлээж миний ажлын арга барилд цуцалтгүйгээр ийш тийш шидэгдэж байдаг. Тэд хичнээн их хүчин чармайлт гаргаж ямар төлөөс төлсөн нь хамаагүй тэднийг хинч үнний төлөө зовсон эсвэл миний төлөө золиослсон гэж харахгүй. Би хуучин эрен үеийг төгсгөл болгох өдрийг зүрх сэтгэлдээ тэд хүлээж төвчдөггүй. Цаашлаад тэд миний хүч чадал, эрх мэдэл, хэр агуу болохыг мэдхийг асар их хүсдэг. Тэдний хязээж яран хийдгүй зүйл бол өөрсдийгөө өөрчилж үннийг эрэлхийлэх явдал юм. Тэд миний залхдаг зүйлд дуртай ба миний дуртай зүйлээс залхдаг. Тэд миний үзен яддаг зүйлийг хүсдэг боловч үүний зэрэгцээ миний жигшдэг зүйлийг алдахаас айдаг. Тэд энэхүү хорон муу ертөнцид амьдардаг атлан үүнийг хизээж үзэн ядаж байгаагүй бөгөөд намайг түүнийг нь устгах вий гэхээс үнэн айдаг. Тэдний агуулдаг санаа зорилго зөрчилдөөнтэй байдаг. Миний жигшдэг энэ ертөнц тэдэнд таалагддаг боловч үүний зэрэгцээ тэд намайг удахгүй энэ ертөнцийг устгаасай гэж хүсэн ирмэлцдэг. Ийм маягаар тэд сүрлийн зовлонгоос ангижирч үнэн замаас хазайхаас өмнө дараагийн эрен үеийн эцэд болон хувирах юм. Учир нь тэд үннийг хайрладгүй хагаад надаас эрдэг бүхнээс залхсан. Тэд ерөөлийг алдахгүй тулд
хэсэг зур дуулууртай хүмүүс болж магадгүй боловч тэдний ерөөлд санаа зовдөг сэтгэхгүй болон галт нууранд орж мөххөөс айх айдас хизээж балархгүй. Миний өдөр ойртох тусам тэдний хүсэл байнга хүчтэй болсоор байдаг. Гам шиг агуу их байх тусам тэднийг улам арга мохордуулдаг бөгөөд намайг баярлуулж удаан хүлээсэн ерөөлөн алдхаас зайлс хийхийн тулд хаанаас эхлэхээ мэдэхгүй болгодог. Миний гар ажиллаа хийж эхэлмэгц энэ хүмүүс манлайлагч болох гэж оволзож байдаг. Тэд миний нүдэнд өртөхгүй байх вэ гэж гүнээ айн жагсаалын тэргүүн игнэнд очих тухай л боддог. Тэд өөрсдийнх нь үйл хэрэг болон үйлдэл хизээч үнэнтэй хамаагүй байсан гэдгийг хизээч мэдлэггүйгээр өөрсдийнхөө зөв гэж боддог зүйлийг хэлж хийдэг бөгөөд ердөөл миний төлөвлөгөөг тасалдуулж саад болж байдаг. Хэдий тэд асар их хүчин чармайлт гаргасан бөгөөд хүнд бэрхийг давах бодол хүсэлдэн үнэнч байж болохч тэдний хийдэг бүхэн надтай ямар ч хамаагүй. Учир нь тэдний үйл хэрэг сайн санааны үүднээс гарч байхыг би хизээж хараагүй. Тэрч байтугай тэд миний тахилын ширээн дээр ямар нэг юм тавихыг би хараагүй. Энэ олон жилийн турш миний өмнө тэдний хийсэн үйл хэрэг энэ байлээ. Эхлээд би та нарыг илүү их үнэнээр хангахыг хүссэн боловч үнэнд хандах та нарын хандлага хэтэрхий хүйтэн хайхрамжгүй байсан тул би бууж өгөх хэрэгтэй болсон. Би өөрийн хүчин чармаалтыг дэмий өрхийг хүсдэггүй. Мөн хүмүүс миний үгийг гартаан барьдагч намайг эсэргүүцэж, үтгэж, доромжлох зүйлийг газар сайгүй хийж байгааг харахыг би хүсдэггүй. Та нарын хандлага болон хүн чанараас болж би та нарт маш чухал байдаг үгсийн өчүүхэн хэсгийг хүн төрлөختний дундах өөрийн туршилт болгон өгдөг. Одоо л би миний гаргасан шийдвэр болон төлөвлөгөө нь та нарын хэрэгцээний дагуу байгааг үнэхээр баталгаажуулж цаашлаад хүн төрлөختөнд хандах миний хандлага зөв болохыг баталж байна. Миний өмнө үйлдсэн та нарын олон жилийн үйлдэл өмнө нь миний хизээч хүлээн авч байгаагүй хариултыг надад өгсөн. Энэ хариултын асуулт нь энэ. Үнэн болоод жинхэнэ бурхны өмнөх хүний хандлага юу вэ? Хүнд зарцуулсан миний хүчин чармаалт нь хүнийг хайрлах миний мөн чанарыг баталдаг бөгөөд миний өмнө хүний хийсэн үйлдэл болон үйл хэрэг нь үнэнийг үзэн ядаж намайг эсэргүүцдэг хүний мөн чанарыг бас баталсан. Цаг үргэлжид би намайг дагсан бүхэнд анхаарлаа хандуулдаг боловч намайг дагдаг хүмүүс хизээч миний үгийг хүлээн авах чадваргүй байдаг. Тэд бүр надаас ирсэн ямар ч зөвлөгөөг хүлээн авч огт чаддаггүй. Энэ нь намайг юунаас ч илүү гониглуулдаг зүйл юм. Хэдийгээр миний хандлага чин сэтгэлийг хагаад миний үгсэд зөөлөн боловч хэнч хизээж намайг ойлгож чадахгүй. Цаашлаад хэнч намайг хүлээн зөвшөөрч чадахгүй. Миний даалгасан ажлыг бүгд өөрсдийн анхдагч санаа зорилгын дагуу хийж байна. Тэд миний санаа зорилгыг ирж хайдаггүй. Тэрч байтугай миний шаардлагыг ч асуудаггүй. Тэд бүгд миний эсрэг тэрсэлдэг хэрнээ надад үнэнчээр зүтгэдэг гэж хэлсээр байдаг. Тэдний хувьд хүлээн зөвшөөршгүй, эсвэл тэдний хэрэгжүүлж чадахгүй үнэн бол
үнэн биш гэж олон хүн итгэдэг. Ийм хүмүүсийн хувьд миний үнэн үгүйсгэгдэж хаягдах зүйл болдог. Үүний зэрэгцээ би тэгээд хүмүүст зөвхөн үгээр л Бурхан гэж хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болдог. Гэхдээ бас үнэн, зам, эсвэл ам биш, харин гадны хүн гэж тооцогддог. Хинч энэ учрыг мэддэггүй. Миний үг бол үрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн хангалт бөгөөд хүн төрлөختний цорын ганц чиглүүлэгч билээ. Миний үгсийн үн сэн болон утга учир нь хүн төрлөختөнд танигдж эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн эсхээр бус, харин үгний өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байсан ч гэсэн миний үгний үн цэн болон хүн төрлөختөнд туслах тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд миний үгэнд тэрсэлж үгийг минь няцаах юм уу? Анзаардаггүй олон хүнтэй уулзрах үедээ би ийм л хандлагатай байдаг. Цаг хугацаа болон баримтууд миний гэрч болж, миний үг бол үнэн, зам, ам юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түнчлэн энэ нь хүний хүлээн зөвшөөрөх ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагдаг хүн бүрт би дараах баримтыг мэдэгдэх болно. Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, миний үгнээс зориг олж чаддаггүй хүмүүс, миний үгнээс болж аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол миний үгээр яллагдсан, түнчлэн миний авралыг алдсан хүмүүс бөгөөд миний саваа хязээч тэднээс холдохгүй.